2021 оны 1 сарын 15-нд шүүхийн тухай хууль батлагдсан гарсантай холбоотойгоор нийтийн нийгэм форумс шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд судлаачид, эрдэмтэд, хууль хэрэгжүүлэгчид, магадгүй бас хуулийг одоо бодлого боловсруулагчдад сонирхолтой байж болох ус нэг мэдээллийн санг бол бэлтгэн одоо олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна. Энэ одоо мэдээллийн сан маань 2019 оны 11 сарын 14-нд батлагдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш шүүхийн тухай шинэ хуулийг батлагдсан гарах хүртэлх хугацаанд өрнсөн одоо бүх төрлийн бодлогын хэлэлцүүлэг олон нийтийн одоо дунд өрнсөн илэрхийлсэн байр суурьуудыг нэг дор авчран одоо хууль батлагдсан гарах холбоотой олон талуудын байр суурьуудыг нэг дороос харах боломжийг бүрдүүлсэн мэдээллийн сан байгаамаа. Тэгээд мэдээллийн сан дээр бол улсын хурлын одоо чуулганы тойм, байнгын хороодын одоо хэлэлцүүлгүүд, олон талын судлаач нар эсрэг тесрэг байр суурь бүхий судлаачдын одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр болон одоо хэлэлцүүлгүүдийн үеэр илэрхийлжсэн энэ бүх мэдээллүүд, нийтлэлүүдийг бол нэг дороос харах боломжийг олгож байгаа. Ингэснээрээ бид нарт ямар боломж бүрдэх вэ гэхээр магадгүй одоо яг энэ хэрэгжилтийнхаа явцад зогсон байдалд ороод байгаа үндсэн хуулийн цэцтээр маргаан үүсэж байгаа зарим асуудлын хүрээнд бол хуулийн үзэл санааг, үзэл баримтлалыг хууль тогтоогчдын одоо хүсэл зориг ямар байсан юм бэ? Ямар байр сууриас энэ бодлогын шийдлийг сонгож авсан бэ гэдгийг эргэж харах боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр яг хуу 2012 оны хувьд бол онд шүүхийн тухай багц хууль батлагдаад үндсэн хуулийн одоо цэцтээр олон маргаан үүсээд эргээд явж байхад бид нар яг иймэрхүү одоо төсөөтэй замыг бол туулж ирсэн. Энэ туршлага дээр үндэслээд бол энэ бодлогын хэлэлцүүлгүүдийг энэ архивлаж олон нийтэд нээлттэй байдлаар гаргаж тавьснараа бид нар одоо энэ бодлогын шийдэлд ямар замаар хүрсэн бэ? Энэ сонголтыг яаж хийсэн бэ гэдгээ бол харах боломжтой болох юм аа. Нөгөө төгөр шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэг чухал зүйл юу вэ гэхээр өнгөрсөн одоо зохицуулалтад одоо хуучин хуулиас ямар одоо ялгаатай зохицуулалтууд орсон бэ гэдг нь ялангуяа хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүсийн хувьд бол бас их чухал байдаг. Тэгэхээр энийг бол маш хялбар байдлаар ойлгомжтой байдлаар харуулах үүднээс 2002, 2012, 21 оны одоо шүүхийн тухай хуулиудыг зүйл бүрээр нь одоо харьцуулан харуулах боломжтой ийм бас цахим мэдээллийн санг одоо танилцуулж байна. Тэгэхээр энэ хоёр мэдээллийн санг бол нийтийн нийгэм форумын цахим хуудсан дээрээс шүүх цэг, форум цэг эмэн гэсэн энэ одоо хаягаар орж харах боломжтой маа. Тэгэхээр шүүхийн хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх, магадгүй энэ шүүхийн хуулийг одоо хуультай холбоотой олон талын маргаануудыг нэг талд нь гаргахад энэ бүх архивын мэдээллүүд бол чухал ач холбогдолтой. Тэгээ энэ мэдээллийг одоо бид нар залуу судлаач нар болох Баяр Цэцэг, Алтан сүх цагаан баяр гээд судлаач нартай хамтраад им хэтгэн бэлтгэсэн байгаа. Тэгээд олон нийтэд ялангуяа хэрэглэгчийн хувьд бас их ойлгомжтой байлгахад одоо хувь нэмэр оруулж бид нар өгөгдлийг одоо төрслөн харуулдаг. Тунгаах гэдэг студидтэй хамтраад бол бас илүү хялбар одоо хэрэглэгдэхүүнтэй мэдээллийн санг бол бий болохыг зорьсон юм а. Тэгэхээр та бүхэн энэ мэдээлэлтэй бол өргөнөөр танилцаж өөрсдийнхээ үйл хэрэгт бол ашиглаасаа гэж хүсэж байна. Тэгээд үүний хэрэглэгтэй холбоотой болон зарим тодруулах зүйл байвал нийтийн нийгэм форумтай бол холбогдож тодруулга авч болно.